За бид нэр дахиад хүнсээ цуглуулах гад явах гад байж юм. Би энүүдэд хүнсээ цуглуулах байгаа талаар бичлэг хийхгүй болсон гэж хэлсэн дээ. Тэр удахгүй нүүх гээд нөгөө юмнуудаа багалж байгаа. Өнөөдөр буюу одоо хагасаа өдөртөө ингээл юмнуудаа боглоод угаах юмудаа угаал, хаях юмудаа хаяал тэгэл өнгөрөн. Тэгэхээр өнөөдөр л олигтой бичлэг хийж амжихгүй. Маргааш нэг ганц юм төлөвлөсөн байгаа. Тэгээд маргааш л та. За бүтэн сайны өглөө. Өчигдөр бид хоёр хүнсээ цуглуулсан жимстэй байгаа. Тэгээд смузи хийсэн. Тэгээд одоо 9 степ болж байна. Манай найзууд 10 хчаас маад ирнэ гэсэн. Тэгээд бид нэр манай BC Mongolians гээд холбоо байдаг. Канадын British Columbia гэдэг мужууд амьдардаг монголчууд зориулсан тийм монголчуудын холбоо. Тэгээд тэрнээс болохоор networking event зохион байгуулж байгаа мэлээ. Тэгээд тэрнээр нь болохоор ингээд CV-гээ яаж бичих үү, ажил яаж хайх уу, энтер гэдгийг зааж тийм анхаар шатны мэдлэг өгнө гэсэн. Тэгээд дээрэс нь бас LinkedIn-ийн юм зураг авахулж болно гэсэн. BC-д амьдардаг ажилтдаг монголчууд маань тэнд очиж бусад нөгөө хүмүүстэйгээ танилцаад ер нь нэг тиймэрхүү үйл ажиллагаа болох юм гэсэн. Тэгээд тийшээ очих чинь тэгээ миний гол зорилго бол зураг авах. Тэгээд тэр юмны оролцож чадах зүйл байх юм бол оролцох. Тэгээ нөгөө LinkedIn дээр тавих зураг авах гэж байгаа учраас жоохон нүүр бодох хэрэгтэй. Би ерөөсөө сүулт хизээ нүрээ будснаа өдөөс сандгүй. Яа санахгүй юу. Гэрээсээ ажилдаг болохоор тэгээд ингээ гар зурхтаж гэсэн их амар юм ивент руу нэг яваад идэггүй болохоор жоохон яа. Тэгтээ тэрэндээ ч тэр юм уу нүрээ бодож чаддаггүй. Өсвөр насны охин шиг өсвөр насны охтууд ч гэсэн одоо бүр амар боддог болсон юм шүү. Тэгээд тэднээс бүр толгоондор зүгээр л нэлээд авчдаг. Тэгээд та нарт гоё надад өгөх тип нэ тэ нүр бодох талаар хэлэх зүйл байл хийж болно шүү. Би бүр амар аз жаргалтай хүлээж авах болно. Амартай миний нөгөө нэг доотлын нүдний доотлоо амар харлаад байгаа учраас би энэ дээр ингээ гараараа нэлийн дарж өгөхийг боддог. Тэгвэл амар харлаад амар ядарсан харагдаад амар хэвээрээ явах шүү. Би бол мультитаскинг хийх чадвар өндөртэй гэж боддог байхгүй өөрийгөө. Би ингээ нүрээ бодож байхдаа ч юм уу тий бичлэг хийх амар жоохон хэцүү санагдсан. Хүмүүс нөгөө get ready with me амар хийдэг штеп. Тэр л хэвээр чадвар шүү бас. Би кремээ сонгох нэрээ би яг бас крем юм гэж мэддэггүй заяа. Тэгээ яг крем шилжүүлээд нэг бас манайд ингэж ирчээд монголчууд хөөх юм шиг дурсан. Ажлынхаа хүмүүсээс асуугаад амар юу тогтцсон нэг хөөрхөн кремээс нэрийг марчиж. Гэтэ тэснээ дахиад нөгөө крем босч байхгүй дээ бид крем болоогүй. Тэснээ сафарад хараад мейкап юмс авдаг газар байгаараад хадлагчсан шууд би ингээд фандаш авах гэсэн би ямар фандаш тэрхтээ мэдхгүй гэдэггүй гэсэн чамар хөрхөн нэг саналлах. Амарсан шиг. За энэ бол бүр татгаацсан заяа гэрсүүдэр би үнэхээр ачаагаа гэрсүүдэр яг бас яаж сайн тахаа мэдхгүй байгаа. Тэгээ нэг нүрээ боддоггүй болохоор сураа да бичлэг үзье да гэж бодчиход үзэхгүй маа. Мөртөөч ойтон махтал ингэж боддог байсан. Ингээд бодол гороо. Айлайнер зураг айгууд чинь. Тэгээ би айлайнер одоо зураг болохтой. Зурхуу ахын гэж нэлийн бодоол зураад үзэхээр шийдлээ. Би бүр гаргаж ирээгүй юм бодчих. За зураг. Тэг болж байгаа.
хувь байна. Аа тасмаас бодлоо шүү дээ. Ивентэд очичоод тэгээд цаашаа пикник хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ пикникийн махшарж идэх юмнуудаа ингээд бэлтгэсэн. Би хувцас солино замдаа. Амар итгэдэг бичлэг хийж байгаа шүү дээ. Би итгэдэг үзэж байгаа шүү. За ингээд зулаг гэдэг найзтай хамтдаа монголчуудын энэ ивент дээр ирсэн байгаа. Манай монголчуудын ивент айгу гоё болсон. Ямар ч тийм такс энтер байгаагүй хэрнээ гоё ингээд өглөөний цай, кофе бэлдсэн. Ихтгэл тавьж байгаа хүмүүс амар зэгцтэй зохион байгуулалттай ярьцгаагаад хэрэгтэй хүмүүстэй маш их хэрэгтэй үйл ажиллагаа болсон. Бас нэг гоё юм болсон нь болохоор Green Line Immigration Consulting гэдэг нэртэй монголчуудтай хуулийн зөвлөгөө өгөх ийм компани үүсгэн байгуулагчид ирж ихтгэл тавьсан. Тэгээд маш их хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн. Тэгээд Канад руу ирэх сонирхолтой эсвэл Канадас байгаа тэгээд хуулийн зөвлөгөө авах шаардлагатай болвол энэ хүмүүстэй холбогдоод зөвлөгөө авч болох юм хэлээ шүү. За тэгээ би зураг авахулчаад ивентэд дуусгаж чадлагүй гараад ирсэн. Гэхдээ ивент зохион байгуулсан бүх хүмүүс хэрэг үзэж байгаа бол маш гоё ивент болсон байлаа шүү. Баярлалаа гэж дахин хэлье. Жагаад махшаарч идэн ахыг нь хайж ах нь ирсэн байгаа гэсэн. Шаарчтай өөр яах вэ? За өнөөдөр нэгдэх өдөр гэхдээ нөгөө баярын өдөр таараад амарч байгаа. Миний анзаарч байгаагаар энэ Америк, Канадад ерөнхийдөө амралтын өдрүүдийг эсвэл баярын өдрүүдийг дандаа тавтахад эсвэл нэгтгэд тааруулдаг. Тэгээд хагас насанд амралтын өдөр таарах юм бол дахиад бас тавтахт нь юм уу нэгтгэхт нь ингээд амарчдаг. Тэнгүүтлээ нөгөө нэг амралтын өдөр хагас насангаа амарч байгаа штэ. Тэгээ дахиад нэгтгэхт нь юм уу тавтахт нь амаргаар 3 өдрийн амралт их хэрэгтэй болдог. Тэгээд энийг long weekend гэж нэрлэдэг юм лээ. Урт амралтын өдөр гэдэг. Тэгээ энэ концепт яг аюу амар зүгээр санагдсан. Одоо ингээл Монголд ч одоо чинь 3 сарын 8-нд жишээ нь ингээл 3 дахь өдөр таарлаа гэж бодоход 2 өдөр ажилдаа яваад тэгээд амарсан болоод тэгээд эргээд дахиад 2 өдөр ингээл ажилдаа яваад тэгэхэр ч очих юм сонирмэд нь штэ. Тэгэхээр мэдгүй нэгд өдөр юм ч юм уу давтах өдөр нь болгоод ингээ 3 хоног амрааж бол айгүй зүгээр санагдал.
Надад бас ямар байдгийг санахгүй л байл л да. Гэхдээ ийм байгааг баха. Тэгээ ерөнхийдөө нөгөө нэг 3 өдөр амраад 4 өдөр ажилладаг концепт тэр англиар ч юм уу европоор гараад хэрэгжиж эхэлсэн юм шиг байл шүү дээ. Тэгээд тэр нь айгүй зүгээр санагдчихээн. Яг угаасаа 3 өдөр амарчаар ирч хүчтэй ч ажиллаа хийн. Тэгээд ингээд сэтгэл санаач амар дайжгүй байна те. Тэгэж бодогдчихээн. Тэгээ өнөөдөр амралтын өдөр одоо дасгалаа хийчээд найзтайгаа уцаар ирүүл ярина. Тэгээд хичээлээ хийндээ өнөөдөр нөгөө мэрэгжлийнхаа шалгалтыг өгөхгүйд шалгалтанд бэлдэж байгаа. Одоо сар гарал үлдсэн байна. Тэгээд шалгалтандаа бэлдэндээ. За энд хүрээд энэ удаагийн бичлэг маань ингээд дуусаж байна. Та нарт таалагдсан гэж найдаж байна. Таалагдсан бол лайк, comment, subscribe. Тэгээд ирэх бичлэгээр дахиад уулзтлаа. Түр баярлалаа.